За оройн 12 цаг 40 минут орчих болж байгаа. Тэгээд найзтайгаа хамт гадуур баха алхаж тэгээд СУ-д орж ирсэн байна. Энэ СУ-гийн чихрлэг дахиа тэгээд энэ гомингийн биеийн далайн амттай гоминд нь амар дуртай. Тэгээд бодооны гурвалжин байна. Одоо эднийг бардгал байгаа да. Тэгээд дээрэс нь тэр гүзээлцгэнтэй сүү. Би ер нь сахар нэг хэргэлдэггүй хэрнээ. Хэрвээ зарим гэдэг юм бол ягаан өнгийн зарим, ундаа ер нь хаяа нэг уух юм бол энэ гүзээлцгний ундаа удаг байгаа. Гэтэ газтай унд бол ерөөсөө бүр огт хэргэлдэггүй. За ингээд нөгөө чикен маань халуунаа бол бүр арай л их юм бэлээ. Тэгээд би энэ чикнийг дуустал нь идэж чадаагүй. Одоо ингээд эндээс гарчаад одоо дахиад гэрлүүгөө хүртэл алхсан байгаа. Тэгээд 6 дугаар микроос барилгачийн талбайн GS хүртэл алхсан. За ингээд одоо нөгөө гүзээлцгэнтэй сүүгээ уугаад ингээд зогсож байна. Тэгээд гэрээсээ гарахтаа усанд орчоод нарны дэс түргчээд гарсан. Нүүр бол янзын гэлтааж байна. За нэг гүзээлцгний ундаанд бол би үнэхээр дуртай. Гэтэ нэг бүр нэлнээх их уудаггүй. Хаяал нэг уудаг. За ингээд унтж амраад маргааш өглөө нь өнгөнөт 2 наадмын талбайн уртлын овоотой бол руу алхахаар явж байна. За өнгө зөмж агаар салхилт бол нэлээд гоё байна. Тэгээд 10 жил хүүхдүүд ингээ бөөндөө тоглоод салхилаад агаарлаад явж байсан. Агаар бол үнэхээр гоё наа. Зэн алхаа явж исэн чинь өнгөнөө бол замдаа нэлээд шантарсан. Уулын ямар өндөр юм зам нь ямар хол юм гэдгээ би садвал зорилгоор тэр хой байгаа зэн гоёо зөнөөр зүрх юмнуудыг амар их зааж өгсөн. Тэгээд шатаар энэ шатаар өсгөр хөлний алхаанд яг таараагүй айгүй хэцүү. Тэгээ хүмүүс юу шатаар биш дандаа шатныхаа хажуудлын шорон дээгүүр алхах тийм байлээ. Та нар ч гэсэн алхаж үтсэн бол бас тэгж алхаж исэн баха. За тэгээд тэр доороо нэг 0-той цамцаа хэлчлээ. Амар халуун болохоор нь. Дээрс нь хоолой сүүгүүд өвдсөн байгаа. Тэгээд амралтын өдргээд 12 хүртэл унтцсан. Нүд бас автцсан байгаа. Амар автцсан. За тэгээ энэ уул руу гарах гэж ингүүн бол нэр үнэхээр ядарсан зүтэрсэн гэдэг нь юу гэдэг лээ. Тэр ингээ залах хүн хүрээ. Тэгээ би чи наанаа сууж явах би уул руу гарчаад ирээ гэсэн чинь үгүй би цуг гарна гэд. Тэгээ яг замынхаа талд яваад идэг. За одоо ингээд уулан дээр гарч ирэхин яг өмнөх нь ингээд агаарлаад салхилаад энэ бичлэг хийгээл байгаа. Тэрэн дээр нэг бүжгэлсэн бичлэг байсан. Тэрийг нь санаа зовоод хассан. Миний бүжиглэн гэж юу байх вэ? Миний жүжиглэн ч гэж юу байх вэ? За одоо ингээд агааралж агаад уул руугаа өргөжлүүлэн авирцгаая. Баяртай гэж. Ийхүү явсаар уулан дээрээ гарч ирсэн байна. Тэгээ уулан дээрээс нэг юм харагдаж байна. Энэ 2-3 сарвч байгаа. Энийхэн сандал нь эвдэрсэн байлээ. Эвдэрсэн байлээ гэж анхудаа гарч ирж байгаа юм шиг. Та нарт ярихдаа л эвдэрсэн байлээ гэж ярьж байгаа шүү. За тэгээд тэнгэрийг, цагаагарыг ямар гоё харагдаж байна. Уулнаас буунгуудаа өглөө би цай агаагүй нэг ногоо эслэг уучаад шууд өлөн гарсан байгаа. Тэгээд найзындаа очиод юм хям талах хэлхний нух шийдсэн. За тэгээд тамирын ажилласаа бууж ирсэн байсан гэд унтаад урнаа төр өргөжлүүлээд горд руу явж мах авахаар горд оруутсан. За тэгээд ингээд замдаа явж энэ хоёр дээр ингээд хураашаа захтнаад байна л гэж байна. Тэгээд нүүрний дээд хэсгээс зүгээр нэг 90 хэсгээр ингээд захлаатаад арьсан ингээд юу байгаа цайраад идэг айгуу сайн. Яаж тастрахсан энэ хэсэг нь ерөөсөө тийм хураашилттай. За ингээд урнаатай зүг мах авахаар явж байна. 5 дугаар микронд За ингээд тамирын дээрээ дурна кимчижэгийг хийсэн. Энэ нь бол үнэхээр тасархаа идэг. Тэгээд нөгөө өдрийн авсан адууны махаараа бас бууз хийсэн байгаа. Тэгээ би болохоор махнаас нь хэрчилсэн. Тэгээд урнаа энэ болохоор бууз хийж байна. Би бас мах хэрчилсэн байгаа. Бит урнаа тэр хуваагаад махаа хэрчсэн. Тэгээд махаа нилөөлдөж байгаа. За нөгөө нэг алдартай кимчижэгийг маань кимчижэгийг хийхдээ дахиад нэг гоё мөч бас давхар цог хийжтэй тэгэхээр аягүй гошгүй гардаг байгаа.
За ингээд кимчижигээ эцснийхээ араас буузаа эцсэн. За бууз бол ийм гоё болсон. Тэгээд адууны махтай том бууз. Нөгөө хотын өхөр бууз гэдэг шиг шүл нь маш гоё амттай байсан. Шүл бол өстой үнэхээр яхан байх. Одоо илүү гарсан гурлаар нь баярхуу юм гамбар хайрсан байгаа. Тэгээд гамбар нь жоохон төлөгдсөн үгүй юу? Гэтэ амт нь бол үнэхээр тасархаан билээ. За тэгээд бүгдээрээ амттай буузаа эцэцгээе. Энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Би бүх бичлэгээ янзлаад дуусчлаа.